Зориг сангаас 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа байгаль орчны залуу манлайлагч хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь төрийн болон төрийн бус байгууллагад уулуурхай, эколог, байгаль орчны чиглэлээр ажилладаг. За эсвэл байгаль орчны салбарт дур сонирхолтой, нийгмийн идэвхтэй, удирдан манлайлах, үе тэнгийнхнээсээ суралцах эрмэлзэлтэй 22-оос 26 насны 18 залуусыг шалгаруулан байгаль орчны залуу манлайлагч нарыг бэлтгэдэг байна. Сонгогдсон 18 залуучууд Монголын экосистемийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлын талаарх ойлголт авч мэдлэгээ нэмэгдүүлэн 7 сар сургалт хөтөлбөр хичээлд хамрагдаж 3 багт хуваагдан хүрээлэн буй орчин нийгэмдээ ямар нэгэн ээлтэй хэрэгтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Эко хөтөч баг нь асрамжийн газрын хүүхдүүдэд байгаль дээлтэй хүүхдүүд эко боловсрол олгох хөтөлбөрийг энэ удаад хэрэгжүүлж нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төв дээр нээлттэй хэлээ. Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төв дээр ирээд одоо нийтдээ эднийх чинь болохоор 109 хүүхэдтэй 109 хүүхэдэд болохоор экологийн ерөнхий мэдээллийг олгоод тэндээсээ 35 хүүхдийг сонгож аваад яг практик тал дээр нь экологийн боловсрол олгох тийм хөтөлбөр байгаа. Байгаль дээлтэй хүүхэд болохын тулд бид нэр юуг одоо хийвэл зүгээрээ хийх ёстой вэ гэдгийг наах гिचснэр одоо хэлж өгсөн баяртай. Усаа гамнах, хогийн сандах хаях, мод дээр яаж тарих тэднийг сурсан. За энэхүү төслийн хүрээнд хүүхдүүдэд байгаль орчин хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах талаар мэдээллийг өгч, практик арга дээр суурилсан экологийн боловсролыг олгож, хүүхдүүдийн амьдрах орчин сайжруулах зөвлөмжийг давхар гаргаж байгаа юм байна. Тус асрамжийн газарт эко клубыг байгуулж нэг хүүхэд өдөрт хичнээн хэмжээний ус, цахилгаан, түлшийг хэрэглэдэг болохыг мэдэж, түүнийг багасгах арга замыг багштайгаа хамтран өөрсдөө тооцоолон түүнийг хэрхэн багасгаж болох, сайжруулах аргад суралцах нэ.